Түүхийн их сурвалж гэдэг нь өнгөрсөн үеийн талаарх нотолж чадахуйц бүх хэлбэрийн баримт нотлохоо хэлдэг бөгөөд аман яриа, бичгээр болон бусад хэлбэрээр хадгалагдан ирсэн бишт ба бишт бус эдийг хэлдэг. Түүхийн их сурвалжийг дараах байдлаар ангилдаг. Эд үлгийн их сурвалж үүнд сав суулга, гоёл чимэглэл, зэр зэвсэг, зоос зэрэг эд материаллыг бишт их сурвалжууд орно. Дараагийнх нь аман их сурвалж. Аман их сурвалжид он цаг хугацааны туршид ам дамжин өдөө хүртэл хадгалагдаж ирсэн домог туйл зэрэг аман их сурвалжууд ордог. Бичгийн их сурвалж. Үүнд бичгийн хэлбэрээр хадгалагдаж ирсэн шаш дээр гар бичмэл зэрэг ордог бөгөөд бидний хамгийн сайн мэдэх бичгийн их сурвалж Монголын нус товчоо юм. Аливаа үйл явдал тодорхой цаг хугацаанд болдог бөгөөд улс орон болгон өөрийн онцлогоос хамааран өөрийн тооллоор онтооллыг хэмждэг. Жишээлбэл Европын орнууд христний шашинтай учраа христийн тооллыг хамгийн илбэг хэрэглэдэг байхад Азийн улс орнууд бэлгийн тооллыг хэрэглэдэг байх жишээний. Хоёр төрлөөр ангилдаг. Стандарт болон стандарт бус онтооллын бодлого. Стандарт онтооллын бодлого 100, 1000 нэг шилжүүлэх бодлого. За нийтийн тоолол, нийтийн тооллын өмнөх оныг харьцуулах бодлого зэрэг орно. Стандарт бус бодлоод бэлгийн жилийг аргын жил шилжүүлэх мөн эртний бодлогууд ордог байгаа. Өнөөгийн байдлаар дэлхийд дахны ихэнх улсууд христийн тооллыг хэрэглэж байгаа бөгөөд христийн тооллыг Есүс Христ мэндэлсэн өдрөөс эхлэн тоолож эхэлдэг. Үүнийг бид нийтийн тоолол хэмээх нэрлэдэг бөгөөд Есүс Христ мэндэлснээс өмнөх тооллыг нийтийн тооллын өмнөх тоолол хэмээн нэрлэдэг. 100 гэдэг нь 100 жилийг хэлдэг бөгөөд нийтийн тооллын 100 нь үргэлж 1 оноор эхэлж тэг оноор дуусдаг буюу өгсөх хэм маягтай байдаг. За нийтийн тооллын өмнөх 100 нь тэг оноор эхлээд 1 оноор дуусдаг буюу бухарч тоологддог байх нэ. Оныг 100-д хэрхэн шилжүүлэх вэ? Оныг 100-д шилжүүлэхдээ 3 болон 4 оронтой тооны сүүлийн 20 оронд ажилладаг. Сүүлийн 2 орон нь тэг байвал эхний 2 орон 100-ыг заадаг. 1300 он маань 13 дугаар 100 байх нь. Харин сүүлийн 2 орон нь 0-оос өөр тоо байх юм бол дараагийн 100-д шилждэг. Буюу эхний 2 оронтой тоон дээрээ 1-ийг нэмж боддог. Жишээлбэл 1301 он нь 14 дугаар 100 юм. Учир нь сүүлийн 2 орон нь тэгээс өөр тоо байгаа учраас 13 дээрээ 1 нэмээд 14 дугаар 100 болно. Жишээ бодлогон дээр нийтийн тооллын өмнөх болон нийтийн тооллын хоорондын зайг хэрхэн бодох талаар авч үзье. Нийтийн тооллын өмнөх 209 онд Хүннү гүрэн байгуулагдсан. Нийтийн тооллын 93 онд мөхсөн бол Хүннү гүрний оршин тогтносон жил хэдэн жил вэ гэсэн бодлого байна. За энэхүү бодлогыг бодохдоо онтооллын шулуун дээр нийтийн тооллын өмнөх 209, нийтийн тооллын 93 оныг тус байрлуулах шаардлагатай бөгөөд энэ хоёрын хоорондын оршин тогтносон жилийг олохын тулд нийтийн тооллын өмнөх 209 дээрээ нийтийн тооллын 93 оныг нэмээд нийт 302 жилийн турш оршин тогтносон гэдгийг олох боломжтой байх нэ. Бэлгийн тоолол гэдэг нь сар дэлхийг тойрох мөчлөгийг ажиглаж өдөр сар жилийг тоолдог тооллыг хэлнэ. Азийн ихэнх орнууд бэлгийн тооллыг хэрэглэдэг боловч тухайн улсын онцлогоос хамаарат өөр байдлаар хэрэглэдэг. Монголчуудын бэлгийн тоолол аргын тооллын 1027 оноос эхлэх бөгөөд 17 дугаар 60-д өнөөдөр бид амьдарч байна. За энэ тоолол нь 12 жил 60 5 моход дээр суурилдаг бөгөөд 1 жил 12 сартай байна. Жил сар өдрийг мал амьтны нэрээр нэрлэдэг. 12 жил 5 удаа давтагдахад буюу 60 жилд 160 болдог.
мод, гал, шороо, төмөр усыг 5 махбод гэж нэрлэдэг. Бэлгийн жилийг өнөөгийн бидний элбэг ашигладаг аргын тоололт шилжүүлэхдээ дараах томьёог ашигладаг. За энэхүү томьёон дээр байгаа X нь бэлгийн жилд харгалзах оныг илэрхийлдэг. За А гэдэг нь 60-ны дугаарыг, B нь жилийн дугаарыг тус илэрхийлнэ. За жилийн дугаарыг бид нэр энэхүү хүснэгтнээс харж олох боломжтой байдаг. Бэлгийн жилийг аргын онд шилжүүлэх жишээ болгоё бодцгоё. 16 дугаар жарганы гал морин жилийг аргын тоололд шилжүүлье. За өмнөх үтсэн томьёо болон жилийн дугаар заасан хүснэгтээ ашиглан бодох юм бол орлуулан бодож болно, тийм ээ. За 1026 дээрээ нэмэх нь 16-аас хасах нь 1 буюу 16 дугаар жарнаас хасах нь 1. За үржих нь 60 дээр нэмэх нь 40. За энэ 49 дугаарыг бид нар хаанаас олсон бэ гэвэл гал морин жил буюу энэхүү хүснэгтээсээ гал морь гээд 40-ийн тоог олох боломжтой. За ингээд үүнийг нэмээд 1966 он хэмээн гарч байна. За тэгвэл өнөөдрийн бидний хэрэгэлдэг аргын оныг бэлгийн жилд хэрхэн шилжүүлэх вэ? За үүнийг шилжүүлэхдээ тухайн аргын оноос 1026-г хасаад түүнээс гарсан ялгарыг 60 хуваасны бүхэл үлдээдэл нь олох бэлгийн жилийн дугаар буюу хүснэгтнээсээ харна. За ноогдур дээр нь нэгийг нэмээд олох бэлгийн жилийн харьяалах 60-ны дугаарыг олох боломжтой байх нь. За бүгдээрээ жишээ бодлого дээр баталгаажуулъя. За 1962 онд төрсэн хүнийг оныг бэлгийн жилд шилжүүлэе гэж үзье. 1962 оноос 1026 оныг хасаад 936 болох бөгөөд үүнийг 60 туваавал 1536 гарч байна. За 1536 гэдгийн 36 буюу бутархай үлдэгдэл нь өөрөө бэлгийн жилийн дугаарыг илэрхийлж байна. За энэхүү хүснэгтээс харуул 36 дугаартай жил нь усан бар жилийг зааж байна. За харин бүхэл үлдэгдэл дээр нь нэгийг нэмээд 16 буюу 60-ны дугаарыг олох боломжтой. За ингэхээр 1962 он 16 дугаар жарны усан бар жил хэмээх бэлгийн тооллын оныг зааж байна. Исламын тооллын эренг хижра буюу арабын шилжилт зуталт гэсэн утгатай үгнээс гаралтай үгээр нэрлэдэг. За 622 онд исламын шашныг үндэслэгч Мухаммед хэсэг дагагчдынхаа хамтаар Меккагаас Медин хотын зүг зугтсан явдал он тооллын эхлэл гэж үздэг бөгөөд бид нэр үнийг хижрийн тоолл хэмээн нэрлэнэ. Исламын хижрийн тооллыг аргын тоолж шилжүүлэхдээ тусгай томьёо ашигладаг бөгөөд за энэхүү тусгай томьёог ажиглавал X гэдэг маань бидний олох аргын тооллын он, M нь исламын хуанлын хижрийн оныг илэрхийлдэг. За M-ийг хуваах нь 33-ыг хасж байгаа нь исламын сарны хуанлын жилийн нарны жилээс 11 хоногоор богино байдаг буюу хоцорч явдаг учраас үүнийг 33-т хувааж байгаа. За үн дээрээ 622 оныг нэмж өгдөг байх нь. Жишээ бодлогон дээр харъя. Хижрийн 1399 оныг аргын онд шилжүүлцгээе. За үүнийг орлуулж бодвол 1399-өөс 1399-ийг хуваах нь 33-ыг хасаад 622-ыг нэмэхэд 1979 он болж байгаа нь харагдаж байна. Шашинтай улсууд буюу загалмайтны ертөнцид ихэнх үедээ онтоодлыг Христийн мэндэлсэн өдрөөс бус ертөнцийг бүтээсэн өдрөөс эхлэн тоолдог байсан. За нийтийн тооллын өмнөх 5508 он буюу Христ мэндэлхээс 5508 жилийн өмнө ертөнцийг бүтээсэн гэж үздэг байсан бөгөөд энэхүү тооллыг 1700 он хүртэл Визант, Орос зэрэг үнэн алдарчны шашинтай орнууд хэрэглэж байсан байна. ертөнцийг бүтээсний эртний
тооллыг аргын тоолол шилжүүлэхдээ аргын он дорой ертөнцийг бүтээсний жилийн 5508 оныг нэмээд ертөнцийг бүтээсний 90 он тоолдог. 1700 ертөнцийн бүтээгдсэний хэдэн он бэ гэдгийг олохын тулд 1700 он дээрээ 5508 оныг нэмээд 7208 он байх нь. ертөнц бүтээгдсэн 90-ний тооллыг аргын тоолол шилжүүлэхдээ ертөнц бүтээсэн 90-ний оноос 5508 оныг хасаад аргын он гардаг. ертөнц бүтээсний 7529 он аргын тооллын хэдэн он бэ гэхийг олохын тулд 7529 оноос 5508 оныг хасаад 2021 он гарч байна. Чингисийн хэрэн гэдэг маань Чингис хааны хаанчлалтай холбоотой хэрэглэж байсан тоолол бөгөөд Чингис хааны төрсөн үеэс эхлэн тоологддог. Хабул хаан 1130 онд Монгол улсыг байгуулсан нь Чингисийн өмнөх хэдэн он болох вэ гэсэн жишээ бодлогыг бодцгоё. Чингис хааны төрсөн 1162 оноос 1130 оныг хасахад 32 гарна. Үүн дээр 1162 оны хий тоог нэмдэг. Ингээд Чингисийн өмнөх 33 он болж байна. Олимпийн тоолол нь эртний Грекийн Афин хотод нийтийн тооллын өмнөх 776 онд анхны Олимпийн наадам зохиогдсон тухайн үеэс эхлэн тоологддог бөгөөд Олимпийн 4 жил нэг удаа болдог. Иймээс Олимпийн 4 жил нь аргын тооллын 16 жилтэй, Олимпийн 1 жил нь аргын тооллын 4 жилтэй тэнцдэг байх нь. Жишээ бодлогон дээр ярилцъя. Македоны Александр Олимпийн 105 онд төрсөн. Энэ нь аргын тооллын хэдэн он бэ гэдгийг хэрхэн бодох талаар тайлбарлая. Олимпийн 1 жилд аргын тооллын 4 жилтэй тэнцдэг учраас 105 оныг 4-өөр үржүүлээд 420 болох нь. Үүнээс 776 он буюу Олимпийн наадам анх зохиогдсон оноос 420 хасахад 356 буюу нийтийн тооллын өмнөх 356 онд Македоны Александр мэндэлсэн гэдгийг ингэж олох боломжтой байх нь. Эсвэлтийн ерөнхий шалгалтанд онтоолын бодлого хэрхэн ямар байдлаар ирж байсан талаар даалгаврын дүн шинжилгээ хийцгээе. 2019 оны ан хувилбарын 14-р даалгаврын үр дүнг танилцуулъя. Энэхүү даалгаврын агуулга маань Монголын эзэнт гүрний үеийг буюу 13-оос 14-р зууныг хамарсан. 10-р ангийн агуулгыг хамруулсан хэрэглэх түвшний даалгавар байна. Аргын оныг 100-д шилжүүлэх чадвар суулгах зорилготой даалгавар. Даалгаврын тавилыг харуул Татар улс, Хятад улсын цэрэг зохиогдсон 923 оныг 100-ны тоололд шилжүүлнэ гэсэн 2 оноотой даалгавар байна. Үүнээс эсвэлтийн ерөнхий шалгалтанд оролцсон сурагчдын хариултын мэдээллийг харуул хамгийн их сонголттой сонголт нь B буюу 10-р зууны 1-р хагас гэсэн тоолол байна. Үүний зөв маань яг энэ B хувилбар байгаа. Яагаад 10-р зууны 1-р хагас вэ гэвэл 923 он маань сүүлийн 2 орн нь тгээс өөр учраас эхний 1 орн дээрээ нэгийг нэмдэг буюу 10-р зуун болон 9-дөр 1-ийг нэмээд. 1-р хагас гэдгийг хэрхэн мэдэх вэ гэвэл тухайн оны 50-аас өмнөх тоолол нь оны 100-ны 1-р хагас болж 50-аас хойш тоолол нь 2-р хагас хэмээн тооцогдож явдаг. Тэгэхээр 10-р зууны 1-р хагас гэсэн тоолол нь зөв байх нэ. Энэ дээр А хувилбар дээр бас нэлээд олон хүүхдүүд ерөнхийдөө бол дугуулсан байдаг. 9-р зууны 1-р хагас гэж буруу дугуулсан. Учир нь хамгийн эхний орн нь тухайн зууныг заана гэсэн төөрөгдөлд орсон байх магадaltaй байх нь.